50 жилийн өмнө Монгол улсын хөгжил дэвшлийн замналд нэгэн шинэ бүлэг нээгдсэн юм. Монгол улс болон нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөр хамтран ажиллаж эхэлснээр хурдцтай хувьсан өөрчлөгдөж байсан Монгол улсын хөгжлийн түүхэнд нэгэн шинэ эхлэл тавигдсан юм. Монгол улс институтийн тогтолцоогоо бэхжүүлэхийг зорих үед нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрт дэмжлэг үзүүлж, онцгой байдлын ерөнхий газар, хүний эрхийн үндэсний комисс, авилгатай тэмцэх газрыг байгуулахад дэмжин хамтран ажилласан нь өнөөдөр хүний эрхийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах, ил тод байдлыг бэхжүүлэх, тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлд үр нөлөө өгсөөр байна. Ард иргэдэд эдийн засгийн боломжийг нэмэгдүүлэх шаардлага тулгархад нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөр говь компани болон өдгөө хас банкын эхлэлийг тавьсан бичил зээлийн санаачлага зэргийг хэрэгжүүлснээр салбарыг хөгжүүлэх, ажлын байрыг бий болгоход түлхэц үзүүлсэн юм. Монгол улс дижитал эринд шилжих мөчид нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөр анхны нийтийн интернет кафег байгуулахад туслав. Ийхүү шинэ салбаруудад боломжийг нээхэд хамтарсаар иржээ. Гендрийн тэгш байдал бидний ажлын чухал хэсэг бөгөөд олон жилийн хамтын ажлын үр дүнд эмэгтэйчүүдийн манлайлал өсөж, парламент дахь эмэгтэй гишүүдийн тоогоор шинэ дээд амжилт тогтсон. Хөгжил ингэж урагшилдаг. Өгсөн хэмжээгээр бус, харин хамтдаа шинийг эрэл хийлж, хамтдаа бүтээснээр Монгол улс алсын хараа 2050 хөгжил шинтгэлийн бодлого хэрэгжүүлэхтэй уялдан нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөр уур амьсгалын өөрчлөлт, хүний хөгжил, эдийн засгийн төрөлжилт, тогтвортой хөгжлийн зорилгоодын хэрэгжилтийг түрэгдэхэд дэмжлэг үзүүлсээр байна. Бид цэвэр эрчим хүчний шийдлүүдийг өргөжүүлж, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй малчдын амжиргааг дэмжих, биологийн олон янз байдлыг хамгаалж, засаглалыг бэхжүүлж, хиймэл оюун ба дижитал инновацийн боломжийг нээж, эмэгтэйчүүд болон залуучуудын оролцоотой ирээдүг бүтээхэд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлсээр байна. 50 жилийн турш Монгол улс болон нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн түншлэл итгэлцэл хамтын зорилгод тулгуурлан үндэсний манлайллыг түшиглэн урагшилж байна. Ирэх 50 жил нь хамтын бүтээн байгуулалт, шинэлэг санхүүжилтийн механизм, нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн олон улсын туршлага шийдлүүдийг Монгол улсын тэргүүлэх зорилтуудтай уялдуулахаар тодорхойлогдно. Илүү ногоон, илүү тэсвэртэй, илүү хөгжил цэцэглэлтэй Монгол улсын төлөө бид хамтран ажиллаж байна.